хүн, бид хүмүүс. Радио Шинэлгон 107.5 нэгүл Монголын хүний нөөцийн боловсрол институтын хамтарсан би хүн. Бид хүмүүс нэвтрүүлэг бусдад нөлөөлөх урлагийг түгээж байна. Анхаарлаа хандуулно. Сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Шинэ долгио 107.5 радио FM хүлээх сайхна миний би та бүхэндээ би хүн бид хүмүүс нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг өргөн барихад бэлэн болоод байна. Бид энэхүү нэвтрүүлгээ нэгүл Монголын хүний нөөцийн боловсролын институттай хамтран идэг байгаа. Энэ удаагийн нэвтрүүлгийн маань нэгүл Монголын хүний нөөцийн боловсролын институтын зөвлөх багш удирдгын ухааны докторант Дастермагш маань хамтран ихээр болсон байгаа. За Дастермагштай энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Сайхнадаа энэ өдрийн мэндийг өртөөч гэсэн энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр бид хоёр өмнөх нэвтрүүлгээрээ манлайллын талаар ярьсан байгаа. Энэ удаагийн нэвтрүүлгээрээ бие хүний төлөвшөлтийн талаар ярих болсон байгаа. За бие хүний төлөвшөлт гэж яг юу юм бэ? Энэ талаар хоёлоо сайхан ярилцъя. За тэгэхээр бие хүн гэж хэм бэ? Хувь хүн гэж хэм бэ гэдэг асуулт бол энд бол заашгүй урган гарна. Тэгэхээр бие хүн гэдэг бол эрх зүйн бүрэн чадамжтай хувь хүний бие хүн гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл 18 наснд хүрсэн сэтгцийн хувьд эрүүл нийгмийн одоо харилцаанд оролцох бүрэн чадамжтай хувь хүнийг л бид нар бие хүн гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр хүмүүс болохоор заримдаа бие хүн, зарим нь хувь хүн гэж яриад байдаг. Нэг л ойлголт шиг ойлгоод байдаг. Гэтэл хувь хүн гэдэг бол эрх зүйн чадамжгүй. Хүнийг бид нар хувь хүн гэдэг. Өөрөөр хэлбэл тэр маань насанд хүрээгүй. 18 насанд хүрээгүй. Хууль эрх зүйн чадамжгүй. Хуулийн этгээд байж болно. Эсвэл насанд хүрсэн боловч тийм ээ одоо сэтгцийн хувьд хуулийн хариуцлага хүлээх, бусад одоо хариуцлагыг хүлээх, грек контракт байгуулах чадамжгүй хүнийг бол яг нь бид нар хувь хүн гэж үздэг л дээ. Тэгэхээр одоо ерөнхийдөө энгийнээр ойлгох юм бол хувь хүнээс бид нар бие хүн рүү шилждэг л гэж ойлгох хэрэгтэй. Тий. Насанд хүрээд бид нар бие хүн болдгоо л гэж ойлгох хэрэгтэй. Бие хүн болно гэдэг маань нийгмийн өмнө бид нар хариуцлага хүлээх бүрэн чадамжтай болж байна нэг талаас, нөгөө талаас гэр бүл болж байна, болох эрх үүсэж гэн гэсэн үг, нөгөө талаас хариуцлага хүлээх эрх үүсэж гэн, өөрөг хүлээх эрх үүсэж гэн гэсэн ойлголтыг бид нар ойлгож болно. За тэгэхээр хувь хүн гэдэг ойлголт маань тэгэхээр насанд хүрээгүй хүүхдүүдийн тухай ойлголт болоод ерөнхийдөө ойлгож болж шүү дээ тийм ингээд орхив. Тэгэхээр бие хүний хадлаар авч үзээ л та тийм ээ. Тэгэхээр бие хүн гэдэг маань өөрөөр хэлбэл ерөөсөө итгэл даах үйц. Хариуцлага хүлээх чадвартай, өөртөө итгэлтэй, бусдыг хүндэтгэх мэдрэмжтэй, хүндэтгэх ухамсартай тийм ээ. Бусдад одоо анхаарал халамж тавих чадамжтай байх. Одоо энгийн ойлголтоор илэрдэг. За жишээлбэл ингээл да аав тийм одоо энгийн үедээ сайхан аав байдаг. Архиугаад ирэхээр бол одоо гэр бүлийн түүэ гэдэл зодчнуудыг хашгираал тийм ээ. Ингээл одоо хэцүү байдалд оруулдаг. Одоо энгийн хэллэгэр бол одоо хүчирхийлэлт, гэр бүлийн хүчирхийллийг үүсгэж байдаг хүн бол төлөвшсөн хүн мөн үү гэдэг асуулт гарч ирж байна. Биш шүү. Өөрөөр хэлбэл бид нар төлөвшил гэдгийг юугаар ойлгоод байна гэхээр ухамсарын дээд түвшинд тийм ээ хариуцлага бүрэн ухамсарлсан хин нэгэнд хохирол өөрөөс нь хин нэгэнд хохирол учруулахгүйгээр бие авч явах чадвартай тэр хүнийг хэлэх ёстой байна. Уул нь бол тийм. Гэтэл манайхаа ингэдэж штэ. Жишээлбэл цагаасаа ажилласаа хоцроод ирж байна. Хоцрох ёстой биш байгаа гэдэг. Гэтэл тэр хүний хоцорсноос болоод тухайн байгууллагад тэр хэмжээний цагийн болон бүтээмжийн алдагдчихсан гэдэг. Энэ хүн төлөвшөөг л байгаа байхгүй. Төлөвшөөг. Өөрөөр хэлбэл би хоцрох ёсгүй гэсэн ухамсар тэр хүн төлөвшөөг биш. Хариуцлага ухамсарлахгүй. Өөрөөр хэлбэл төлөвшил ухамсар цуг явждаг. Төлөвшсөн хүн ухамсар гэдэг нэр томьёо байнга зүг явж. Тэгэхээр манайхан бол ерөөсөө юу гэдэг юм хэрэг надаас хамаараад бусад хүн хохирохгүй байх ёстой гэдэг ойлголтыг өөртөө эхлээд ойлгох ёстой байхгүй. Миний зүгээс, миний буруугаас, миний алдаанаас болоод хин нэгэн бүх хохироосоо л гэж бодох ёстой. Манайхан үгүй биеэр болж ивэл бусад хүн хамаагүй. Өнөөдөр бол миний эрх ашиг нэгдүгээрт гэдэг ойлголт гараад байна шүү. Тэгэхээр энээс болоод тэр төлөвшил гэдэг ойлголт их чухал яригадаад байна. Тийм ч учраас сүүлийн үед байгууллагууд төлөвшсөн гэж үзэж байгаа хүнийг ажилд аваад байна шүү цааш. Жишээлбэл яг цэргийн албанд алба хаасан хүнийг төрийн албанд аваад. Үг дааж чадчих. Удирдлагын үгийг дааж. Хүлээж авах чадвар нь өндөр байна. Сонсож чадчих. Төвчээртэй одоо ямар нэгэн хариуцлагыг хүлээх чадвартай гэж үзээд цэргийн алба хаасан хүнийг төрийн алба бусад байгууллагч гэсэн авах сонирхолтой биш. Ажлын ачаал даах чадвартай гэж үзэж байна.
Тийм байгаа зү. Тэгэхээр төлөвшил гэдэг ойлголт бол маш одоо чухал ойлголт байхгүй. Тэгэхээр манай нийгэм маань өөрөө их зүйн хувь, эдийн засгийн хувь төлөвшөөгүй. Шинэ нийгэм маань өөрөө. Гэтэл хүмүүс маань өөрөө бүр жинхэнэ бүр төлөвшөөгүйгээр барахгүй бүр замбраагүй байна. Ер зөвхөн дандаа би өмнөх хичээлүүдээр ярьжсэн яг энэ философитой. Ерөөсөө зөвхөн хуваагчсан философитой хүмүүс одоо маш хэмжээтэй болчихлоо. Тэр минь энэ минь тэ одоо шав минь багш минь тийм ээ ажилтан минь гэж бодох бодол тун хов болчихлоо шүү. Энээс өмнө би яах вэ? Би л хожиж ивэл болно гэсэн ойлголттой байгаа учраас байгууллагууд цаан чинь би биш бид гэдэг сэтгүүтэй хүнийг авах гэдэг зааж байна. Тийм ч учраас бид нар нэвтрүүлэг маань ч гэсэн тийм байгаа шүү. Би хүн бид хүмүүс гэсэн нэвтрүүлэг биш. Тэгэхээр нийгэм өөрөө төлөвшлийг шаарддаг. Тэгэхээр төлөвшил гэдэг маань хаанаас хизээ эхэлдэг юм бэ? Юу юм бэ гэдгээс бид нар яриа тийм. Тэгэхээр төлөвшил гэдэг ерөөсөө шинжлэх ухаан бүрээ хий хэвлээс гэж ярьдаг. За боли бид нар ерөөсөө хүүхэд хилд орохоос хүүхэд төрснөөс эхлээл төлөвшил гэж. Тэнд эцэг их хэрхэн харилцаж байна тэр орчинд хоорондоо ямар үг хэллэгийг хэрэгжилж байна. Ийдэг зөөлөн үг харилцаа хэрэгжилж байна уу? Хараалын үг харилцааг илүү түлхүүр хэлээд байна. Эцэг их хоёр бие биенээ хүндэтгэн харилцаж байна уу? Эсвэл үл хүндэтгэж байна уу? Гэр бүл дэх харилцаанаас хүүхдийн төлөвшил хэлждэг. Өө ингэж харилцаж болдгийм байх. Хуц гээл зогсчод хүүхд байдаг шин. Тэр гэр бүлд яг л тийм харилцаа байгаа. Тийм учраас тэр хүүхд хэрэгжилж шин. Гэтэл баярлаа гэж чихэр авсан ч хэлээд идэх хүүхд байдаг шин. Гэр бүлийн харилцаа бас тийм байна. Юм аваад шитлээл идэх хүүхд байдаг шин. Орж ирэл ерөөсөө айлын буулгаар шитлээл. Гэр бүлд ерөөсөө бүх зүйл замбраагүй байдаг хүүхд тэгж шин. Тийм ээ. Гэтэл ямар ч айлд орж ирээ тийм ээ. Хичнээн чихэр идмээр байсан ч ээжээ би чихэр авч болох уу гэж асууж байна. Тэр хүүхдийн төлөвшил зөв эхэлж байгаагийн хэлбэр. Өөрөөр хэлбэл тэр хүүхдийг бид багаас нь юм хэмжээтэй гэдгийг ойлгуулж байгаа. Ойлгох ёстой. Би одоо залуучуудад хэлдэг байхгүй. Маш үнэтэй утсаа лизинг тавьж авчихад хүүхдээр тоглуулж байна. Тийм ээ? Тэгэхээр аливаа нэгэн зүйлийн үнэт чанар гэж байна. Насандаа эдлэх хэрэглэх юмны хэмжээ гэж байна. Тийм ээ? Эндээс төлөвшил гэдэг байна. Төлөвшил. Нөгөө нийгэмтэй харилцаа ухамсар тэр хүүхдэд суугаад байна шин. Болно болохгүй тийм ээ ингэвэл болохгүй тэгвэл болно гэсэн харилцаанууд үүсэж шин. Ингэсэн тохиолдолд надад шийтгэл ирнэ. Ингэсэн тохиолдолд урамшуул ирнэ гэсэн тэр ухамсарт тийм ээ төлөвшил тэр хүүхдэд явагдаад байгаа. Тэгэхээр бид нар төлөвшлийг багаас нь хэлсэн. Тэгээд хүүхдтэйгээ ойлгох хэрэгтэй юм. Яагаад болдгүй юм бэ? Яагаад болдгийм бэ гэдэг асуултанд хариулж өгс. Яагаад гэж асуугаад байдаг шүү дээ. Тэгэхээр маань цаашаа хүүхдэд хамаагүй гэж яддаг тийм үү. Гэтэл үгүй байхгүй. Ингээд энэ нь болохгүй байгаа юм нөхөө. Эн чинь ийм учиртай юм. Тэр өөрийнхөө оюун сэтгүүгээр ойлгоол авчна. Яагаад гэдэг асуултанд заавал хариулж өгөх хэрэгтэй. Эндээс хүүхэд амьдралын мөн чанарыг ойлгож эхэлж байгаа. Тийм ээ. Танин мэдхүйн шинж чанар нь тэлж эхэлж байгаа. За тэгвэл дараа нь тэр одоо эцэг эхийн үлгэр дуурайж байна. Маш чухал. Тийм ээ. За ээж нь хүүхдүүдтэй маш сайхан хоол игээд гэж хэлэх нэг өөр. За нэг жанхуу утга каста гэж байгаа бол нэг өөр. Тийм ээ. Миний хүү маш сайхан хувцал цэвэрхэн байх ёстой шүү дээ. Хүн чинь. Миний хүү гараа угаахгүй бактери юм муухай зүйл амрууч орон гизч өвддөг гэдэг ч юм уу те. Тэгвэл тийхгүй гараа угаа. Заваа юм нутж. Өөрөөр хэлбэл бидний хоорондоо харилцаж байгаа харилцааны үг, өнгө, тоон тийм ээ дуу хоолойны өнгө тоон хэрэглэж байгаа үг болгон хүүхдэд ерөөсө зүрхэнд нь шивж идэг. Ямар хүн болоход нь шууд түлхэж өгч байна. Тэр зүйл нь төлөвшөлт болж шууд төлөвшөл болж идэг. Төлөвшөл болж. За дараагийн ойлголт нь багангийн багш. За цэцэрлэгийн багшаас илүү багангийн багш бол маш хүчтэй юм байна. Ерөөсө би өөрөө багангийн багш байсан хүн. Тэгээд одоо энэ олон жилийн одоо судалгаагаар олон одоо шагнараага ингээл харж байгаа. Ерөөсө багангийн багшийн тэр дүр багангийн багшийн үлгэр дуурайл, багангийн багшийн хариуцлагатай байсан байдал, бүр багангийн багшийн бичгийн юу хүртэл дуурайсан. Хүүхдээ. Тий, яг тийм шүү. Эцэг гэхэд дураагаагүй, одоо тэр төлөвшөлтөд дураагаагүй юмудаа багшаас авцсан бид. Багшаас. Тэгээд нэг 10 жил төгсөөд ирэхээрээ одоо хүн харахад бол одоо энгийн гаднаас харахад бол би хүн болоод төлөвшчихсэн, насан туршлээд ихтэй сургуульд орчлоо. Гэтэл нөгөө бага наснд 1 нас, 2 нас, 3, 4 настай 18 нас хүртэл суулгасан үзүүрхэнд нь шивж өгсөн өвгөтлүүд чинь жинхэнэ бийжиж эхэлдэг.
Тийм ээ? Хүнд хүндэтгэлтэй хандж байгаа байдал, хүнийг хайрлаж байгаа байдал, эс хайрлаж байгаа байдал, тийм ээ? Хүмүүст өшрөхж байгаа байдал, атаархаж байгаа байдал, бусдыг дээрлэж байгаа, доромжилж байгаа энэ бүх ойлголт бидний 18 жил зүрхэнд нь шивж өгсөн өвөгдлөөс үүсэж байгаа зүйл байхгүй юу? Гинтхэн хүүхэд тийм болсон юм шиг ярьж идэг. Үгүй. Яагаад гэхээр тэр хүн 18 нас хүрчлээ. Би эцэг эхийн өмнөөс юм уу эсвэл ах эгчийн өмнөөс юм уу эсвэл хин нэгний өмнөөс үг хэлэх боломжтой болоод ирлээ. Биеийн хувьд, организмын хувьд, тийм ээ, бие бэлтрийн хувьд, организмын хувьд, ухамсарын хувьд би юу болоод ирлээ гэсэн ойлголт төрөөд эхлэнгүүтээ тесэрч эхэлдэг. Нөгөө 18 хүртэл өгсөн өгөгдлүүд чинь буцаагаад цацдаг байхгүй. Та ямар өгөгдөл өгнө? Тэр чинь таны буцаагаад цацна. Тийм ээ. Тэгэхээр одоо эцэг эх бол юу вэ? Ямар аав байх вэ? Ямар ээж байх, тийм ээ? Тэр хүүхдэд хөөрхөн ээж хэрэгтэй юм уу? Хүнлэг ээж хэрэгтэй юм. Тэр хүүхдэд тийм ээ баян аав хэрэгтэй юм уу? Аав шиг аав. Хизээд уйлаад ирэхтэн тийм ээ нулимсыг нарчаад зөв зөвлөгөө өгдөг аав хэрэгтэй юм уу гэдэг ойлголт бас ирж. Бидний одоо хүнийг төлөвшүүлэх төлөвшил дээр одоо гараад байгаа гол алдаа бол юу гэхээр ерөөсөө захиран тушаах хэлбэрээр ярьдаг. Хүүхдүүдтэйгээ гэр бүлийнхэнтэй дандаа захиран тушаах захирах хүсэх төлбөр дээр ярьдаг. Тэгээч ингээч бол битгий чадахгүй мэдхгүй хий гүцдэг хэлсэн биздээ чамд гэдэг ч юм. Дандаа ийм харилцаагаар зөвхөн хамгийн ойр дотныхоо хүмүүстэй харилцдаг. Гэтэл өөрөөсөө хол хүмүүстэй болохоор найзаа хөгшөө тэгээд өгөөч ингээд өгөөч аргадах хэлтэй аргадах аясаар ярьдаг. Хоёр өөр төрхөөр. Гэтэл яагаад ингэж гэдэг юм бол энэ нөгөө манайхны нөгөө дүр эсгэх сонирхолтой холбоотой. Бусдад сайхан харагдах сонирхолтой. Ерөөсө бусдад гоё харагдах. Одоо энэ брендийн хувцсны өвчлөлт байна шүү дээ. Монгол брендийн хувцс баг байхгүй шүү. Брендийн баг байхгүй. Тий, хайртай дотны хүмүүстэйгээ яагаад тийм албаллагын хэлбэрээр харьцаад байна. Энэ ийм очиртай. Жишээлбэл сая би хэллээ шүү дээ, тий. Монгол брендийн хувцс баг байхгүй. Гэтэл бүх эмэгтэйчүүд брендийн хувцс өмсгөө хошуураад байгаа шүү. Гоё харагдах гэдэг. Өөр хүнд сайхан харагдах. Гэтэл дотныхоо хүнд хамаг муу үгээ хэлээд хамаг одоо муу муухайгаа үзүүлээд одоо муухай галбираа харуулад ингэ байж идэг. Тэрийг байх ёстой зүйл гэж үзчихэдэг. Тэгээ тэрийг юу гэдэг юм тэрэн дээрээс эмзгэлдэггүй. Тэгээд яагаад тэгээд вэ гэхээр бидний дүр эсгэх тэр жүжигжилсэн тоглолтод орсон амьдралтай холбоотой. Яг өөрөөр байдаггүй. Хүн нэгэнд баян харагдах сонирхолтой, хин нэгэнд гоё харагдах сонирхолтой, хин нэгэнд хүмүүжлтэй хөвгтэй байх сонирхолтой. Тэг ингэж штэ. Чамаас олоод би хүний өмнө ичгэвтер байдалд орлоо гэ хүүхдэд загинж штэ. Үгүй юу гэсэн үг юм бэ? Тэр хүнээс хүүхдээ буруу хүмүүжүүлсэн өөрөө ичих ёстой болохоос тэр хүүхэд буруутай юм уу? Тийм биз дээ. Тэгэхээр бид нар тэр төлөвшөлт бол өстой маш их цаг зав гаргах ёстой. За нөгөө талаас одоо бид нар нас бие төрсэн хүмүүс нэгэн төлөвшсөн гэж өөрийгөө үзэж байгаа бол бусдаас суралцах ёстой. Бусдыг сонс. Тэ? Бусдын одоо байгаа байдлыг харьцуулъя нэг байнга хэлдэг шээ. Бусдаа өөрийгөө харьцуул, өөрийгөө дүгнэ, өөртөө ярь. Өөрөө өөртөө ярь. Бусадтай ярих гад арх уух гад ах хэрэггүй. Өөрөө өөрийнхөө дотоод мэдрэмжтэй. Би өнөөдөр зөв юм хийчихв. Дотоод мэдрэмж чи буруу хийгээд байна гэж хэлжээж болно шүү. Тэгвэл яагаад буруу юм бэ? Өөртөө ярь. Өөрийгөө шүүмжил. Бусдаас битгий өөхай. Эхнэрээсээ, нөхрөөсөө, хүүхдүүдээсээ битгий өөхай. Чамаас болоод би ажилласаа хоцорчлаа гэв. Хүүхдээ чирээ явж байгаа цэцэрлэг рүү чирээ явж байгааг би хараад өрөвддөг байхгүй. Тэр хүн тэгвэл 6 цагт босоод гэр орноо бэлтчихэд хүүхдээ хувцлаад нойрноос нь сэргийг тэрээр гүүх нь яасан. Тэ? Тэгээгүй өөрөө ороод иж босчиход тэр нялханд нэг чирээд орлож чарлаа цэцэрлэгийн үүдэн загнаад байгаа байхгүй. Үгүй тийм биз дээ. Хариуцлагын асуудал л тэр ерөөсөө цаг хугацаа зохион байгуулалтын асуудал. Тэр хүний төлөвшил гэдэг чинь цаг ашиглах. Зөв зохион байгуулалтаа хийх. Өөрийнхөө зорилгоо зөв тодорхойлох. Түүнийхээ дагуу ажиллаа төлөвлөх. Тийм ээ? Түүндээ тохируулан эдийн засгаа зохицуулах асуудлыг хийж байгаа ш. Тийм ээ? Өнөөдөр бялгалцалт хийдчихэд маргааш хоосоо хонхыг одоо зөв зохион байгуулалт гэх үү? Өнөөдөр хүүхдэд зөв буруу хүмүүжүүлчихэд маргааш хүүхдээсээ зөв хүмүүжлэх шаардах тэгээд зөв буруу штэ. Тэгэхээр бид нар нэгдүгээрт өөрийгөө хар. Өөрөө өөртөө ярь. Өөрийгөө одоо шийдэг. Одоо юу гэдэг өөрийгөө харааж зөвхөн өөрийгөө. Бусад хүн чамайг хараад зөвхөн чи гомдно штэ. Тийм ээ гомдно. Чи өөрийгөө зөвхөлтэй. Чи яагаад арсармаа чи те? Ингэх л ёстой байсан. Чи яагаад залхуурсан? Тэ? Чи залхуурахгүй байх ёстой байсан. Тэгсэн бол чи өнөөдөр энийг хийцэн байх ёстой штэ. Тэ? Гэж би өөртөө ярьдаг ш. Одоо миний залхуураад хойшин тавьчихсан надад байна. Одоо сонсогчтой хэлэлтэй штэ тийм ээ. Би тэрийг арай эрт хийгэл ёстой. Одоо хийсэн бол би дууссан. Дуусахгүй л байгаа дээ. Би залхуураад байна.
Би өөрөө айцыг даван туулаад хурдхан шиг нөгөө докторийнхаа юм хамгаалахгүйгээр хоошоо суугаал ш. Гэтэл нөгөө юм маань бичигдсэн байгаад байд. Би нөгөөдгөө барьж авахаас айгаад байд. Улам залхуурал. Тэгэхээр би өөртөө ийгүүж ярьдаг. Чи чадна. Чи айгаал байгаа штэ. Чи бариад аваад гаачтай гэж өөртөө ярьж байгаа байхгүй. Тэгээд нөгөөдгөө барьж ав. Тэгэхээр би өөртөө л ярих хэрэгтэй. Гэхдээ чиний амжилтаар чи л бахарх ш. Чи тэр амжилтыг чи өөрөө л яах нь амтлаа штэ. Бусад хүн бахархна л да. Гэхдээ чам шиг амтлахгүй, чам шиг мэдрэхгүй. Тэгэхээр чиний зөв төлөвчлөөр бусад хүмүүс бахархна. Чи түүгээр омогшно. Чамаа чи зөв байгаа учраас хүмүүс чамайг тойрон хүрээлнэ. Чиний дараагийн алхмууд нээгдэн, олонтой танилцсан, олон хүмүүстэй хүмүүс чамайг хүндэтгэн. Ингэснээрээ чиний ажил албан тушаал бүтэж эхлэн тэ. Чи төлөвшөөгүй байх юм бол хүмүүс за да ер нь тастрмаач ер нь жоохон шудраг биш шүү дээ тий. За жоохон итгэл даахгүй юм шүү дээ гэл ингээ бодчод миний ажил бүтэхгүй шүү дээ. Би яаж ч 1000 сайхан харагдах гээд яах юм бэ? Бүтэхгүй шүү дээ тий. Тэгэхээр төлөвшсөн байна гэдэг бол таны амжилт байхгүй ерөөсөө амжилт. Тэгээ төлөвшил гэдгийг бид нар юу гэдэг хин нэгэн албан тушаалтнаас хин нэгэн юу гэдэг дарга нараас хайх шаардлагагүй ч өөрөөсөө тий захын малчин бол маш сайхан төлөвшсөн. Маш сайхан хүний итгэл даасан. Нэг тийм дулаан уур амьсгалтай. Харахтал тэр хүний хажууд байгаад баймаар яриад баймаар тийм хүмүүс байж идэг шин. Тийм ээ? Гэтэл бүр улс төрлөө ороод яах вэ? Манай ихэнх хүмүүс бол төлөвшөөгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр өрөөсөө л үндсэндээ төлөвшил гэдэг бол таны ирээдүй. Таны ирээдүйдээ тарж байгаа үр багхгүй. Тэгэхээр төлөвшил гэдэг бол энгийн үгээр сайн эцгийн нэрийг 3 худалдаж нэгдэг үг. Ерөөсөө л тэгэхээр заасан заагаагүй төлөвсөн хүнээс яг төлөвсөн хөлт гарах уу? Тэгнь. Ер нь энэ бол магадлал маш их нөлөөлөл. Төлөвсөн хүүхдтэйгээ зөвл харилцсан ш. Харьцангуй зөв хүн. Харьцангуй зөв хүн хүүхдтэйгээ харьцангуй зөвл харилцсан. Харьцангуй зөв хүн гэр бүлтэйгээ харьцангуй зөвл харилцаж эхэлнэ. Тэр өөрийгөө засаж эхэлнэ тий. Заагаагүй хаад төрөхтэй л ийм төлөвсөн хүүхдүүд байдаг. Үгүй л дээ төрөхтэй ч гэдэг ер нь бол зийнхийнхаа тэр төлөвсөн занг ийм даруй төлөв зангийнууд авч төрөх ч юм уу тиймэрхүү тохиол байд юм бол. Үгүй яг дээ хүмүүс ярьж л байдаг шүү дээ. Эцгийгээ дураасан, нэхийгээ дураасан гэх тий хүн өөрөө мэдээж цагаан улаан хэсэс бүрдэж байгаа учраас ерөөсөө төлөвшил гэдэг зүйлийг ерөөсөө багаас нь заалсан сурах хэрэгтэй. Яг би яг сэтгэл зүйч биш л дээ. Гэхдээ сургууль хүмүүжүүлэгч ухааны хувьд бол ерөнхийдөө л бага наснаас нь ерөөсөө л эхийн үеигээс унсан цагаас нь эхлээд гэр бүлд зөв уур амьсгал байх ёстой гэсэн ойлголтоор хэлж байгаа. Тэгээд жишээлбэл багшийг нь хүүхдийнхээ хажууд муулах хэрэгтэй. Багш бол байнга хүндэтггүй хүн байдаг. Тэр хүүхдийн хувьд. Тэгэхээр багш бол хүндэтгэлтэй байх хэмжээнд нь л эцэг нь барих хэрэгтэй. За багш чинь мундаг шүү дээ. Багш чинь хэлсэн бол зөв нэх үү гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ бол маш тийм хүчтэй мөн чанарыг хүүхдэд суулгаж өгч байгаа. Бусдыг хүндэтгэх. За өөч хэлсэн бол зөв. Ах чинь хэлсэн бол зөв шүү дээ. Нөгөө ах чинь зөв хэлсэн бай. Тийм үү? Тэр юу гэж хэлдгийг. Тэр яаж чамд өлегтэй юм хэлдэг гэж ингэж хэлж болохгүй ш. Тэр хин нэгнийг дандаа зөв талаас ч хэвээр. Тэр үгийг тийм ээ. Хүний буруу хэлсэн үгийг ч гэсэн зөв талаас нь ойлгож байгаа нь их чухал. Тэгэхээр бид нар бол ерөөсөө цаг тутамд алхам тутамдаа хүмүүжүүлж үлгэрлэж байх хэрэгтэй. Өөрсдөө суралцаж байх хэрэгтэй. Зөв төлөвшөх хэрэгтэй. Тэгэхээр төлөвшөөгүй өгч байгаа хүмүүс цааш бай шүү бай. Тэ төлөвшөөгүй өгч байгаа төлөвшөөгүй өгтөлж байгаа гэж хэлээ л да. Хүмүүс зөндөө ш. Тэ энэ ярианаас ерөөсөө нас нам суусан хүмүүсийг л ерөөсөө төлөвсөн гэж ойлгоо. Зөв. Манайхан заада нэг сайхан намтай хүндээ. Нэг сайхан түшигтэй шүү. За ер нь найдвартай да гэж ярьдаг шүү дээ. Энд чинь бүгдээрээ л төлөвшлөхгүй. За нэвтрүүлэг маань үгээр өндөрлөж байна. Бид хоёр энэ нэвтрүүлгээрээ за төлөвшөлтийн талаар та бүхэндээ ярьж бэлтгэн үргэлээ. Бид энэхүү нэвтрүүлгээ Нэгүл Монголын хүний нөөцийн боловсролын институттэй хамтран хийдэг ба за энэхүү нэвтрүүлгээ мөн Нэгүл Монголын хүний нөөцийн боловсролын институтын зөвлөх багш удирдгын ухааны докторант Дасцэрмаа өгчтэйгээ хамтран бэлтгэн үргэлдэг байгаа. Энэхүү нэвтрүүлэг маань үгээр өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгээрээ тавтаас ах уулзцгаая. Баяр таарах хүмүүстээ сонсогчдоо. Радио FM 107.5 Нэгүл Монголын хүний нөөцийн боловсрол институтын хамтарсан бие хүн бид хүмүүс нэвтрүүлэг